За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргэе. Өнөөдөр би та бүхэндээ миний аялсан Сингапур орны аяллаа түүх болоод одоо мэдрэмж туршлагаасаа та бүхэндээ хуваалцъя. За 2016 онд би хоёр найзтай хамт Сингапур руу аяллаа. Мөн хэлний бэлтгэл суул, төлбөр мөнгө нь хэд байдیں۔ За байршил нь хаана байл зүгээр ингэдэг ч юм уу. Энэ талаар судалгаа хийгээд хэдэн сарын өмнөөс эхлээд одоо бэлтгэл ажил эхэлсэн. За тэгээ яг явах болсон чинь миний ингээд зарлал мөнгөний хувьд болохоор өөрсөө хоёр талдаа тез авах мөнгө мөн очоод 10 хоног байрлах байрны мөнгө болоод хоолны л мөнгө байсан. За гисэдэж гэсэн найзуудтайгаа лидийн ингээд төлөвлөж гэсэн зорилго тавьсан байсан учраас явахаар шийдээд одоо явсан. За тэгээ онгоцны буудлын дээр очиод онгоцноос буугаад хил дээр очисон чинь надаас ингээд зөндөө олон асуулт асуугаад нэлээ ингээд хүлээлгсэн. За чиний ингээд Сингапурт ярьж байгаа зорилго чинь юу юм? За одоо байр чинь тодорхой бол одоо байрын чинь хаяг юу юм? Одоо буудлын чинь хаяг юу юм гэдэг ч юм уу ийм зүйлүүдийг асуугаад миний бас ачаа тайшиг одоо ухаж шалгасан. За баруун 30-40 минут болсон. Нөгөө талаар бас миний хажууд байсан нэлээд хэдэн гадаад хүмүүсийг европчуудыг одоо буцааж ясан. За тэгээд энэ байдлаас хараад ингээд монголчуудад 30 хоног ингээд визгүй гэж байгаа боловч яг үнэндээ бол виз тэр одоо авсан мэдрэмж маань онгоцны буудлын дээрх тэр үйл явц энэ болгон бол миний хувьд болохоор визтэй тэгээ элчингийн ярилцлаганд орж байгаа юм шиг бол тийм мэдрэмж өгсөн. За та бүхэндээ энэ бүгдээс одоо мэдэрсэн мэдрэмж туршлагаас хуваалцгаад та бүхэн минь Сингапур улсад ирэхэд бол зорилго чинь мэдээж тодорхой байх. Гэхдээ ингээ байх хугацаанд тэр одоо зардал мөнгө чинь хөрөлцөхөөцөө бэлтгэл ажил чинь хэрүү одоо Сингапурын талаар хэрвээ боломжтой болоос юун дээр одоо дүрм журм нь юу юм гэдэг ч юм энэ тал дээр бас судлаад ингээд ирвэл бас зүгээр юм байлээ. За тэгээ бид бүхэн ингээд хамтдаа онгоцноос юунаас хилээсээ гараад буудлын руу явсан. За буудлаа очиж Сингапурын одоо газрын зургийг олж агаад одоо түүхэн газар одоо болоод одоо үзэж харах зүйлүүд одоо юу байна гэдэг чинь энэ зүйлүүдийг судлаад нөгөө талаар одоо хэлний бэлтгэл одоо хаагур байна, боломжийн үнэтэй, байршил нь бас боломжийн гэдэг ч юм уу энэ тал дээр судалгаа хийн гэж удаад 10 хоногийн бол төлөвлөгөө гаргасан. За мэдээж Сингапур руу явахаас өмнө Сингапурын түүх болоод бас Сингапур улсын одоо хууль дүрм энэ болгоныг бол судлаад явсан байгаа. За та бүхэндээ сонирхолж хэлгээ Сингапур маань зүүн хойд Аз болоод өмнөд Азийн одоо голд оршдог арлын жижигхэн орон. За газар нутгийн хувьд болохоор Улаанбаатараас жижигхэн гэсэн мөртлөө 6 сая хүн амьдардаг одоо ийм одоо улс байгаа. За тэгээд Азийн барын 4-1 гэж эдийн засаг болоод одоо дэд бүтээц аялал жуулчлалаараа л хөгжсөн улс орон. За хүн амынх нь 75% бол хятадууд, 13%-ийг одоо уугуул иргэд бол малайзчууд, энтхэгчүүд 9%, за бусад орноос ирсэн хүмүүс бол одоо 3% нь бол бүрдүүлд юм байлээ. За тэгээ Сингапур улс маань 19-р зуунд болохоор Британий одоо худалдааны бонд байх үед одоо хятад болоод Малайзаас энтгэгээс хүмүүс одоо ажил хийхээр цагаачилж ирээд суушаад энэхүү Сингапур гэдэг улсыг бол үүсгэн байгуулсан юм түүхтэй орн юм байлээ. За тэгээд Сингапурт очиод бид өхөн мэдээж ингээд үнэхээр ингээд сайхан байсан. Ингээд халуун ч гэсэн ингээд цэвэрхэн тэгээд бүх юм нь маш эмх зэгцтэй. Тэрнээс суралцах зүйлүүд, үзэж харах зүйлүүд бол маш их байсан. Зүгээр л гудмаар нь явхад зүгээр тэр ингээд одоо хятад хорооллоор энтхэг хорооллоор явхад л баг ингээд мөнгө төлөө явж байгаа юм шиг тийм үзүүрийн газруудтай үзэж харах зүйл бол зөндөө ингээд байсан. За бид нар бас ингээд сонирхож үзээ жижигхэн улс учраас 10 хоногт баруун одоо энэ төрөөр зөндөө явж үзсэн одоо туршлага хуримтлах боломжтой гэж бодоод бид нар метронд суугаад одоо нэг цахаас нөгөө цах хүртэл одоо мэдээж буугаад орчин тойрноо үзээд буудлын болгон дээр буугаад орчин тойрноо үзээд туршлага хуримтлуулсан цаг цайсан. За тэгээд яхад метронд ингээд нэг цахаас нөгөө цах хүртэл явхад 45 минут. За машинаар явхад бол нэг цагаас 130 минут л ингээд багт хэмжээний тийм ингээд жижигхэн улс.
За гисэн эдэж гэсэн ингээд 6 сая хүнийг багтаагаа тэр дэд бүтцээ маш ингээд эмгцэгцтэй зохион байгуулалтаар барьцсныг бол ингээд харсан. За яагаад гэвэл ингээд бид нэр ингээд дүүрэг бараг л дүүрэг болгон дээр ноцсондоо тэгээд ингээд буудалтай буугаал ингээд очиход одоо нэг дүүрэг дээр гэх юм уу те ингээд одоо том дэлгүүртэй моолтой тэрчээс ингээд моол тэгээд манайхаар одоо Улаанбаатар дэлгүүр гэх юм уу тэрний нэг давхурд нь тэр жигээр хүнс, хоёр давхурд нь болохоор төрийн үйлчлэгийн байгууллагууд нь цагдаа, эмнэлэг, хороо гэдэг ч юм те. Гурван давхурд нь одоо юу гэдгийг зарим нь бол дэд сургууль байсан. 5 давхурт нь тэгээд одоо хувцс хунар гэдэг ч юм уу. Тэгээд бараг л дүүрэг болгонд одоо ийм ингээд зохион байгуулалттай, өндөр байгууллагуудтай, тэгээд төгжрөл гэж байхгүй маш цэвэрхэн тийм ингээд хот байсан. Тэгээд энэ болгоноос одоо бас айгүй их зүйлийг сурсан, ойлгож ухаарсан, эх орондоо ч гэсэн хэрэгжүүлэх юмсан гэсэн тийм хүсэлтэй байдаг гэсэн. За тэгээд бас ийм дүрмтэй мэлээ. Сингапур тамхи татаж болохгүй. За тамхи татах юм бол $5,000 тухайн үед $5,000 бол торгоно. За тамхи татах мэдээж тодорхой хэмжээний цэгүүдтэй тэнцэнэ очиж одоо татах ёстой гэсэн тийм бас хууль дүрмтэй. Энийгээ ч гэсэн хүмүүс нь маш сайн ингээд баримталдаг. Тэгээ ийм ингээд зүйл ажиглагдсан. За тэгээд мэдээж хотын төвөөрөө одоо аялал жуулчлал хөгжсөн газрууд болоод одоо хүмүүс нь их цуглардаг газраараа одоо буудлын болгон дээр баг одоо 2 цагтаа бүрэн одоо тоноглогдсон те буутай тэгээд одоо борохотой гэдэг ч юм уу энэ зүйлээр бүрэн тоноглосон тийм хүмүүс байсан. За тэгээд иймэрхүү одоо миний хувьд бол Сингапурын аялал маань ингэж өнгөрсөн. За гэхдээ ингээд үнэхээр бас сайхан газар бод байсан. За ингээд та бүхэндээ бас зориулаад Сингапурт очисон зургнуудаасаа даруулсан зургнуудаасаа ингээд хуваалцсан байгаа. За бэлнэр бол одоо надад зураг алга. За яагаад гэвэл 2016 он гэхэд бол Facebook бол мэдээж гарсан байсан. Тэгээ Facebook дээр бол зураг шеэрлээд хуваалцсан байсан. Тэгээ тийм болохоор тэр зураг бас энэ чинь ингээд шеэрлсэн байгаа. Та бүхэн үзээрэй. За та бүхэн бас Сингапур улсад аялахад одоо ямар газраар очих боломжтой, одоо юу үзэл зүгээр ингээд ч юм уу энэ талаар та бүхэнд хэрэгтэй болов гэсэн үднээс бас линк энэ хөвчлөлийн дор хуваалцсан байгаа. За ингээд та бүхэн надаас бас асуулт байвал асуугаад комент хэсэгт бичээрэй. Нөгөө дараагийн улс маань бас ямар улс байх вэ? Та бүхэн бас таагаад комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Нөгөө талаар миний ингээд энэ хөө аялын түүхээс та бүхэнд маань жоохон ч гэсэн туршлага одоо бас сайхан санагдсан бол лайк дараарай гэж та бүгдийг уриалж байна. За дараагийнхаа ирэлээр уулзцгаая. Баяртай.